За бүгдээрээ пэйждээ тохиргоо яаж үздэгэ? Facebook апдейт хийх юм бол дээдлэл нэм тухтай зураг гараад ирнэ. За энэ таны удирддаг пэйж байгаа гэсэн үг. За жишээ нь энэ доор ингээд миний пэйж гараад ирж байна. За эсвэл энэ гурван сумтай руу дараад оронгууд за апдейт хийгдээд ийм байха болсон юм байна. Оронгууд за энэ пэйж энд гараад ирж байна. За пэйж рүүгээ ороод за энэ дээд харагдаж байгаа хэсгүүдээс морийг дарна. За энэ морийг сонгоод за ингээд доошлуулангууд за тэнгууд page edit гэдэг хэсэг гараад ирнэ. За энэ рүү ороод за стандарт page edit гээд энэ дээр дарна. За энэ бол бизнес пэйж болохгүй. За бусад пэйжүүд бол болно. За стандарт пэйж нь одоо байвал зүгээр болов уу гэж бодож байна. За одоо нэрээ солихдоо энэ settings хэсэг рүү ороод page info хэсэг рүү ороод за энэ дээдлийн name гэсэн энэ хэсэг рүү ороод нэрээ солих байгаа. За нэрээ солиход бас нэг хугацаа байдаг. Шууд солих юм бол солигдчихна. За тэгээд ахаад солих гэх юм бол нэг 14 хоног үлээ дээ. 14 хоног санагдаж байна. 14 хоногийн дараа ч үлээ 28 хоногийн дараа ч үлээ нэг хугацаа заагаад пэйжээ сольдог байгаа шүү. Пэйжийнхаа нэрийг ингээд сольж болно. За тэр хугацаанд дотор бол буцаж ахиж солигддоггүй байгаа шүү. За жишээ нь гэх юм бол би ингээд пэйжээ солилцоо учраас пэйжний нэрээ солилцоо учраас ахиж ингээд пэйжний нэр солих хүртэл хугацаа нь одоо маргааш өдрийн 2 цагт та ахиж пэйжийнхаа нэрийг сольж болох нэ гэд ер нь бол ингээ хугацаа заачдаг. Тэгэхээр сайн бодцоод солиорой. За энэ дээрээ дараал тэгэл солих цоо нэрээ сольчихно. За энэ персонал блог гэж ийм байх хэвээр. За хэрвээ бизнес центр гэж яхам бол та бүхэн нэг одоо персонал блог болгоорой. За одоо энд хүмүүс ингээ нөгөө пэйжээ устгаад ахиж нээх үү гэж асуугаад байгаа. Тэр бол шаардлагагүй. Зүгээр энэ дээрээ л ингээл тэр пэйжийнхаа мэдээллүүдийг ингээ засаад явуулж болно. За вебсайттай болцгооцнууд нь энд вебсайтаа бичиж өгнө. Хараахан вебсайттай болж амжаагүй бол одоохондоо тэр нэг пэйжтэй болоог байна гэсэн сонголт байгаа. Тэрийг нь сонгочиход болно. За энэ description хэсэг дээр юу бичих вэ гэх юм бол та одоо ингээд өөрийнхөө пэйжийг юунд зориулж нээсэн за тэр мэрийг ингээд бичиж болно. За энэ мэдээллүүдийг бүгдийг бүрэн бөглөх хэрэгтэй байгаа шүү. За би пэйжээ нээгээд удаагүй байгаа учраас бүгдийг бөглөөгүй. За жишээ нь одоо ингээд бүгэлж үзүүлье. За энэ пэйжн дээрээ би нөгөө нэг үгийг айгүй хэлэх дуртай. Жишээ нь миний нөгөө YouTube сууган дээр бас байдаг. За За ингээд танд ингээ гоё бичээд өгчнө.
За тэгээд keyboard арилгангуудын доор save гэж байгаа энийг дарнаа. За энд утасны дугаараа баталгаажуулна. Яа даа гэж юм бэ? За ингээд пэйжнийхаа нэрийг ингэж болдог байгаа шүү. За энэ дээрээс бас пэйжний линкийг одоо хуулах юм бол энэ доор харагдаж байна. За мөн одоо найзууд руугаа пэйжээ одоо илгээж болно. За энэ шеэр ингээд хуваалцах гэдэг энэ байна. За мөн найзуудаа урьж болно. Одоо энэ найзуудаа урьх бол бас айгүй их лайк цуглуулах бас нэг арга байдаг. За жишээ нь би ингээд 7 найзаа ингээд 7 найзууд ингэж хийж байгаа. Жишээ нь гэхэд одоо тэр болгонд одоо пэйжийг минь орж сонирх нь уу гэсэн юм хүсэлт очиж идэг. За эндээс бас өсөлтүүдээ харж болно. За би нэг аюух мэдээлэл энэ төр тавьж амжааг байгаа болохоор пэйж минь ингээ өсөлт муутай харагдаж байна. За энэ пэйжний ингээд өсөлтөөс шалтгаалаад одоо бидний нэг сайттайгаа холбож болох эрх энэ төр үүсэ шүү. Тэгэхээр та энэ 2-3 хоногт заавал ингэж пэйж дээр хандлт авахар юмнууд ингээ сайн тавиарай. Тэгжиж вебсайттай холбох эрх үүсэ шүү. За та тэгээд одоо жишээ нь хин ингээд миний пэйж дээр лайк дарсан бэ. За хин дараагүй байна вэ гэдгийг ингээд notification хэсгээс за та пэйж дээрх мэдээллүүдийг бас одоо хин миний пэйж дээр лайк дарсан бэ, бас дараагүй байна вэ гэдгүүдийг ингээд харж иж болно. За энэ notification хэсгээс за 10 ингээд хараа. Одоо сүүлд ингээд 15 ингээд миний пэйж дээр лайк дарсан байна. За тэнгүүд за Эрдэнийн үг гээд энэ ингээд намайг дагсан байна. За энэ хүмүүний зургнууд дээр ингээд лайк дарсан байна. За энэ хүн бас зурган дээр минь ингээд лайк дарсан байна гэх мэтчлэн ингээд энэ дээрээс бас пэйж минь хэн хандлт хийж ийнэ гэд энийг бас ингээд харж болно.